Сайн байцгаана уу? Тэшгээ. Ор мөн.
боломжийг санаанд болгож байгаа. Тэгээ 210 хүн бүртгээд цаашаа бүрдэхгүй одоо 100 гаруй бүрдүүлсэн байна. 30 хүртэл бүртгэн. Тэгээд бас энэ үйл ажиллагаанд хамраа оролцоорой. Дээдээ зориулж нэг ч гэсэн мод тариарай. Тэр мод чинь маш том төгөл болох юм шүү. Тэгээд энийг болохоор бид нар зүгээр нэг мод одоо булаад биш цааш нь ургуулж арчилж бодож өгөхөөр цэцэрлэг болох гэж зорж байгаа. Тэгээд дараа жил ч гэсэн үлдсэн галууд нь жил болно. За миний хэлэх гээд байгаа нь болохоор одоо бол энэ бол ихэнх нь 80-аад оны залуучууд байгаа. Тэгээд 80-аад оных гэдэг нь энэ Монголд одоо маш шинэ үеийг тийм залуучууд байгаа. Энийг яагаад гэж хэлж байгаа вэ гэхээр ер нь одоо Монголд одоо 1911 оны үед монголчууд маш одоо цөөхөн автай 400 мянган автай тэгээд хөгжин зовлон маш ихтэй байсан. Тэгээд ерөнхийдөө яг явандаа одоо хувьсгал яснаас хойш дэвшгээ маш ирчимтэй хийгцээр аваад одоо 60 онд маш их тийм төрөлтийн үе гэж нэрлэдэг Монгол их бөөм гэж нэрлэдэг. Тэгээд түүний одоо дараагийн нэг үе болох 80-аад оны үед Монгол одоо насжилтаараа хүн амын насжилтаараа маш их том үеийг эзэлж байгаа юм залуучууд байна. 70-аад оны сүүл болон 80-аад оны ихэнх үеэр төрсэн залуучууд. Тэгээд энэ залуучууд бол ерөнхийдөө энэ нийгмийг их тийм зөв мэдэрч одоо юу гэдэг юм бэ? Одоо тийм алдагдсан гээгцэн үеийнхэн биш байгаа байхгүй юу? Одоо 70-аад оны хүмүүс болохоор маш их тийм одоо шижлэн насан дээр нийгмийн томоохон тийм өөрчлөлт шинжилгүүд явагдсан учраас тэр үеийнхний алдагдсан үеийнхэн гэж одоо дэлхийн нийтээр нэрлэдэг. За тэгээд тэр үеийнхэн болохоор үндсэн санааны хувьд бол маш их тийм тохирол амссан хүмүүс гэж хэлж байна. Ингээд өглөө босох бүх юм нэг ороогоор ирсэн. Тэгээд яг амьдралыг зорж ирсэн, итгэжсэн тэр бүх үнэн зүйлүүд үлэмжийн бүр ороогоор ирсэн. Тэгэхээр тийм хүмүүс тэр үеийн хүмүүс маш их алдсан байдаг. 70-аад оны их маш их ахин болсон байдаг. Боломжтой гарсан залуучууд ихэнх нь яг тэр үеийн залуучууд байдаг. За тэгээ үүний дараагийн үе болох одоо яг энэ суучаа залуучууд бол яг энэ Монголд одоо их тийм шинэ төрөлхийн одоо тийм орж гарч ирсэн өстой залуучууд байгаа юм л да. За тийм учраас бид нар их өөрчлөлт шинжилтийн одоо энэ үеийн залуучууд гэдэг өөрсдөө дор бүрнээ ихсэн хомсолж бидэрт их тийм ачааны хүн гэдэг зүйл ер нь бидэрт ирэх гээд байна л да. Ойрын жилүүд. За үүнийг юутай холбож тайлбарлаж өгөх вэ гэхээр одоо 1911 онд яг юу болсон бэлээ? Санаж байна. 1911 онд үндэсний хичээлний хөдөлгөөн тийм Монгол гэдэг улс дэлхийн түүхэн зарим номон дээр Монголыг байхгүй болсон гэж тэмдэглэж байгаа тийм үеэс Монгол үндэсний хичээлийн хөдөлгөөн өрнж Монгол гэдэг улс дахин бий болсон юм. За түүний 100 жилийн өмнө хэзээ болсон тийм За ирэх 100 жилийн өмнө дарааж байгаа юм. За ингээд нийгмийн насжилтаар ч гэсэн авч үзэх юм бол 11 онд яг нэг юм болно гэсэн. Гэхдээ тийм хурцлал идэх биш л тийм боош идэх тийм байдлаар болохгүй. Тэр нь болохоор яг энэ үеийн залуучуудын оюун санаанд маш их тийм өөрчлөлт юм уу? Одоо тийм шинэ төсөл шинэ оюун санааны төрлөг болж гарч байгаа ёстой. Бидний танхим дотор маш өөрчлөлт явагдах ёстой. За тэгснээр болохоор бид нар яг үгээр одоо нэг ингээд юу гэх юм бэ? Нийгэмд ингээд яригадаад байгаа янз бүрийн жижиг сажиг асуудлууд тийм үү? Жижиг бэрхшээлүүд бол одоо бидний өмнө одоо юу гэх юм? Одоо агаад тийм хоосон бол замхах ёстой юм да. За тийм учраас бид нар одоо ингээд хийд юм үнэтэй цагуудаар тийм хийд юм ингэж орж ашиглаж бухимдаж те энд очиж агсан цуглаж ч юм уу те тэгж үнэтэй цагуудаар өнгөрөх нь бид нар явж тийм үр ашиггүй юм байна. За үүнийг юутэй зурулж авах вэ гэхэл ингээд төмөр асчаалаа гэж бодъё л тийм төмөр асаад тэнд одоо маш их тийм утаа одоо уулын дээгүүр суулж байгаа гэж бодъё. Тэгвэл бид нар утааг нь харж байгаа удаа тэнд гоо утаа байна одоо тийшээ явцаа гэж орилоод байгаа хүмүүстэй адилхан болчиход байгаа байхгүй. Гал яг ханасаад байгаа гэдгийг бид нар анзаарахгүй утаа дагажгүйгээл утаа ийшээ хийсэнгүүт тийшээ дагажгүйгээл ийшээ хийсэнгүүт ийшээ дагажгүйгээл тэгээд бүгд орилдоо бүх юм болохгүй ингээд нийгмээрээ ингээд гүнц нэг л доош хансан нэг л ачаа одоо тийм үүрсэн ч юм уу те. Гэтэл яг үүндээ үүнээс ч хүн хэцүү үед хүмүүс амьдраад те аз жаргалтай сайхан амьдчихсэн тийм маш олон үе дэлхийн 2 дугаар дайн ч юм уу те амшиг зовлон тийм үе ч гэсэн хүмүүс аз жаргалтай сайхан амьдчихэд гэтэл бид нар ягаад энэ тэгээ нийгэм дотор яагаад дотор аз жаргал гэдэг зүйлээ мэдэрч чадахгүй бүгдийг хүнсэн зовсон хүмүүс яагаад байгаа юм бол гэдгийг бид нар ингээд залуучууд бүгд доод бодмоор юм шиг. За тийм учраас зарим үед бид нар яадаг вэ гэхээр энэ хийд имний зүйлд одоо энерги хүчээ зарснаас болоод яг хөө амьдралынхаа хамгийн тийм үн цэнтэй зүйлүүдээр нэг л мэдхээр одоо хүчин ч юм уу тийм мартагцсан одоо нөгөө жаргал гэж ингээд зүтгэл байдаг тийм тэгсний нэг мэдсэн чинь нөгөө нэг жаргах гэдэг зүйлүүдээ бүгдийг гээдсэн байх магадлал бидэрт маш их тохиолддог. За жишээлбэл зүгээр миний нэг таньдаг ах ингэж юм л да ингээд
өглөө ингээд 7 гараад өшөөнө ингээд 12 хүртэл ингээд ажилладаг тийм. Тэгээд өөрөө бол ухааны гэр бүлдээ зүгээр аз жаргалыг бүтээх гээл янз бүрийн гэр бүлээ гоё байх гэж зүтгээд байдаг. Гэтэл яг үндэ хүүхэд нь тэр хүний таньгаа болсон байгаа. Аав гэдгийг мэдгээ болсон тийм. Тийм болтлоо тэр хүн одоо яг юуны төлөө яваад байгаагаа хүртэл мэдэхгүй болтлоо. Бид нар зарим хүн төөрөлдсөн байгаа байхгүй юу? Аз жаргал гэж яваад байдаг гэтэл үндэ тэр хажууд нь байгаа магадгүй гэр бүл ч юм уу хүүхдүүдтэйгээ тойроод нэг ороо сайхан суух маань хүртэл бид нар маш их аз жаргалыг байдал бид нар болохоор шинэ өөр зүйлүүд төлөв үдээ цаг хүчтэй үрээд авах байдгаа юм. За тийм учраас одоо бид нар амьдралаа тийм илүү их тийм баялаг агуулгатай илүү их тийм үн цэнтэй утга учиртай бид нар амьдралаа туулаад гэдэг аяга залуучуудад найзуудтай уриалж байна л да. Өөрийгөө шинжлэх тухай маш их ярьдаг. Гэхдээ би танарт нэг хамгийн их шалгасан нэг л аргыг хэлж байгаа. Энэ болохоор хүн төрөлхтний түүх найз грек орамоноос эхлээл эртний мэрэгд энэ аргыг санал болгосон байдаг. За тэр арга нь болохоор өөрийгөө өөртөө ажиллах хамгийн энгийн бөгөө үр дүнтэй арга болохоор энэ өдрийн тэмдэглэл байдаг. Өдрийн тэмдэглэл. За өдрийн тэмдэглэл болохоор хүнд ямар боломжийг олгодог вэ гэхээр өдрийн тэмдэглэл хөтлөж өөрийнхөө хүн ингэж хөндлөнгөөс ажиглаагүй тохиолдолд амьдралын тийм эргэлт дунд ингэж ийм нэг махны машин дотор ороод тэрэндээ ингээд эргэлтээ орцсон тохиолдолд өөрийнхөө үедээ ажиллаж харж амждаггүй. Яг ингээд яг юу хийгээд хаана яваад яах гээд яваад байгаагаа харж амжихгүй. Тэгээд тэр машин дотор нэг машиндаа ороод тэгэл ингээд эргэлт орцсон юм шиг амьдарчдаг байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдэг хэн дандаа хүмүүс рүү буруугаач ихтэй ч юм уу. Тэгээд яг би одоо яг юу хийгээд байгаа ч удаа анзаарах сөхөөгөө хүртэл гэж амьдарч байгаа байхгүй. Яг амьдрах завгүй амьдрах гэдэг шиг яг тийм одоо байдалтай болох тохиолдол байдаг. Тийм учраас өдрийн тэмдэглэл болохоор яг болохгүйгээр би намсан энийг зүйлээ та нар өнөө ороо очоод өдрийн тэмдэглэл өнөөдрийнхөө ч өнөөдрийнхөө болох юм гэж дүнгээд бичээрэй. Тэгээд яг үндэ энэ доо өдрийн тэмдэглэл рүү хараа өгдөг юм. Үнэхээр хэцүү. За хараа өгдөг. Ингээд хэцүү байна тийм. Тийм учраас ингээд өрөхгүй байгаа хүмүүс өөрийгөө одоо ингээд сайн ажиллаж өөрийгөө дүн шинжилгээ хийхгүй байна гэж та өөрийгөө юу гэж тэгээд дүнж байна. Тийм учраас яг өдрийн тэмдэглэл гэхээр өглөө 4 цаг бослоо 4 цаг унтлаа юм шиг тийм. Ерөнхийдөө тухайн өдөр болсон тийм онцлог үйл явдал тийм. Өнөөдөр би тэрнтэй үнэхээр би одоо шаараа өнөөдөр миний ажил өнөөдөр шаараа болох шалтгаан юм юм тийм. Нугаад шалтгаан юм. Өнөөдөр би тэрнтэй машин хамгийн нэгэд тэгээд өөрийгөө дүн. За энэ хамгийн шилдэг арга тэгээд таны өдрийн тэмдэглэлүүд ямар ч том профессор ямар ч хүний шишиг ихчийн шишиг ямар ч гоё тийм бичсэн ном систем код энэс хамаагүй илүү их тамраа. Тэгэхээр өнөөдөр одоо шалгасан шүү. За тэгээд одоо ингээд бүгдээрээ хоорондоо ингээд сайн танилцсан. Өнөөдрийн зорилго тэр нэг нь одоо доктор ч юм уу нэг нь одоо докторгийн гоё үйл санаа ч юм уу дээр тачлаагүй. Одоо ингээд би энэгээ гоё сайн үгийг сонссон. Би энэгээ хийж байгаа юм бүгдээрээ ойлгохгүй ч тийм энэ хаана юу ингэж яваад байгаа мэдэх гэж энэ бол ажлын хүмүүстээ ажлын зорилготой ажлын одоо анхаарал хандуулах тийм хүмүүс байх юм би энэ нэгдэж ажиллах тийм зорилго байна. Өнөөдөр бол тэгээд бидний хамтын ажиллагаа илүү ингэж өргөжүүлж байгаа. Энэ дундаа илүү олон тийм ажиллагаа тэгээд илүү олон тийм найз арга зургаар өнөөдөр өсөлтөд ингээд бодлоо хийж байгаа. Тэгээд би одоо нэг тийм танай мэдээж харсан хоолцоо гэж одоо тийч бодлонгууд яг надад энэ авалцаа болсон шүү дээ. Хоолцоо гэдэг олон тэрэндээ ч болох биш. Тэгээд одоо оюутан хүн шиг баар орж тэрэндээ нэг зөвхөн чинь тэгээд л одоо яах вэ? Тэр ууж хэмжиж шүү дээ. Тийм учраас илүү их ажил хийх маягаар баандаа сайн хийж байгаа юм яриа гэх юм. ସମସ୍тинаа тэгээд танад өгсөн хөтөлбөртэй танай хувийн дугаар бичсэн байна. Тэгээд хувийн дугаар болгон таана одоо ямар нэг бичиж чадсан байгаа гэсэн байна. Хувийн дугаар чинь хөөцсөн байна. Хөтөлбөртэй юу хийх ёстой гэж бичиж байна. Одоо логоны чиглэл юу хийх вэ? Тэгээд хувийн дугаараас ихтэй нэг номерыг одоо хамгийн нэг цаад ирсэн хүмүүс хамгийн түрүүнд ирсэн хүнээс одоо энэ тэмдэгтийн ачааг гэж бич авах нэг номерыг танилцуулна. Гэхдээ танилцуулахдаа нөгөө өөрчлөлтөө хасаад чиглэлтэй таамаглаа. Яг ингээд өөрийнхөө бодлого хийх гэж бодлоо өнөөдөр уустай маань өөртөө шаардлага авчихлаа. Ингээд одоо яг танилцуулах руу орох. За нэг
Наад энэ хачих авахгүй яг суулгах надраас өөрөө шахах танилцуулаад маш их баярлж байгаа. Тэгээд би ойрын зорилго болдог тийм байгаа. За тэгээд тэрээ огтой баярлалаа. За баярлалаа. Босны шинжтэй чиглэл дотроо орох яаж байна? Хамтлал юм байна. За дөрөв нам. Айс за тав нам. Тав нам. Би энэ сог багсан ч хүмүүс албан зогсон. Зогсон тийм. Тэрээс санаа. Тэгээд токач шүү дээ. Тэрээс мөршин намайг арай хэлдэг. Тэгээд би тэр ажлыг форс тийм болж байгаа. Санаагаа бичлээд өгсөн шүү. Яг нэг хойсон гэхлээр би өөрөө ихэнхдээ ажиллаа хийсэн мэрэгчлэн сэтгүүлч Мойсрийг сэтгүүлийн ажлыг 9 он төгссөн. Олон улсын сэтгүүлч гэсэн мэрэгчлэр төгссөн. Тэгээд сонирхол гэхээр амар олон юм сонирхсан. Яг алийг хэлсэн сонирхдаг. Дуу, жүжиг, кино, тэгээд юу ном хийх. Химик юм хийж үзүүлсэн шүү дээ. Доо жүжиг. Тэгээд сонирхдаг. Тавтай. За тэгээд зарж байгаа зөв маркетинг хийж хэлээр сурдаг одоо
Аюу гоё юу гэдэг чинь. Тэгэхээр би Монгол эмэгтэйчүүдээ гоё сайхан байгаасаа гэдэг тэр гоё үйлдэлийг бас гоё гэж бодож байна. Тэгээд би бас миний сонирхдаг зүйл би одоо хамгийн нэгдүгээр альбомууд хоёр хүүхдээ сайхан зөв одоо та бүхэн шиг өндөр мэдлэг боловсралтай ийм иргэн болгохын төлөө бас зорж ажилладаг. Энэ одоо та бүхний өмнө бас миний дүү Түмэн Баяр ихнэр долгио гэдээ бас гарч ярилцсан танилцсан баг тийм. Ингээд усан дөржгээд би бас дүүнэрээ бахархаж өөрсдөө хийж байгаа ажлыг бас ажиглаж тэднэрт бас баярлаж явдаг юм аа. За ингээд би бас математикийн ширэглэлээр хүүхдүүдэд маш гоё ингээд сэтгүүн задарсан төрөл бүрийн юм тэнцээ явуулах юмсан гэж боддог. Гэхдээ миний ажил маань ийм ажил байгаа учраас би тэрийг бас гүйцэж чадахгүй. Гэхдээ төрөл бүрийн тэнцээ яг математик сэтгүүлээр тэнцээ явуулах ямар гоё байдгийг бас өөрөө мэдээ ажиллаж байсан. Тийм тэнцээ юм эсвэл хүүхдүүдийн математик сэтгүүлээр хөгжүүлээд төрөл бүр амжилттай холбоод тоо гэдэг бол ерөөсөө бидний иргэн тойрны дэлхийн ертөнцийг хавж байгаа ийм бодлоготой байдаг хэрэгтэй байна. За ингээд одоо ийм халуун батхан уур амьсгалыг бий болгосон одоо Монгол улсынхаа хөгжлийн төлөө зөв бодолтой явж байгаа усан дорж болон энд сугалсан хэсэг залуучууд та бүхэндээ аз жаргал сайн сайхан өрөөж өөрсдийн ачаалсан өөрийн амжилт хэлийг өндөр амжуулъя. Монгол хүн гэдэг утгаараа өөрийнхөө мэддэг чаддаг зүйлчүүд өөрөө чадах бүхнээрээ улсыг хөгжиж биш. Жохон ч гэсэн хүмүүний орон хайсан гэж боддог. Өөрөө хүн маань гэсэн аваарч гэдэг нь багтахад хаж ухаарч гэдэг нь тийм багтаа хүмүүс гэсэн. Энэ жилдээ төлөвлөсөн ажил маань бол аваад нь янз янзын ажил бид хийдэг.
болоод ярьж байгаа л тэгээд яриадаас хэлсэн ажиллаад маргааш нь баг хөрж өгч юм уу те. Зарим нь хийж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ жил бид нэр зөндөө олон хүмүүс тусалж ирсэн мөртөө яагаад хамгийн хайртай хүмүүсээр баярлуулаад яагаад хамгийн хайртай хүмүүстэй туслаа гэлээ. Энэ бол мэдээж ээж бид нар энэ жил бид ээжтэй хасдаг аян өргөмжөнд ажиллаж юм байсан шүү. Тариа. Монголынхоо болон өөрсдийн болон Монголын олон сайхан ээжтрийг баярлуулъя гэж бодож байна. Тэгээд магадгүй хаалцаас биднэртэй санаа өөрийн ээж болон Монголын олон сайхан ээжүүдийг баярлуулж оюун үлдээ гэж бодож биднэртэй бас холбоотой байгаа гэж байна. Тэгээд бидний Фибсэн ажлын маань энэ хавд фибсэн ажил маань бол ээжтэй зөвлөж бүгдээр илж усан модыг ярив. Тэгээд мод гэдэг нь өөрөө утгаанаас ээжтэй утгаанаас тэмдэглэж мод тэрийг магадгүй дараа жилдээс нь бид нэр аавдаа зөвлөж мод тэрийг дараа жилд нь ихнэртэй зөвлөж хайртай найзтайдаа зөвлөж үр хөвгтдээ зөвлөж их орондоо зөвлөж тийм хайртай хүмүүсийн тоолгоор магадгүй бид нэг мод тариад хатаа нэг их юм болов юм байлээ. Тэгж одоо бид нар ээжтэй зориулсан бидний төгөлдөр залуучууд ингээд ихний гэсэн гаднаа орчих. Одоо ээжтэй зориулсан олон хүний хайр шигсэн модлоо тийм бас цэцэг байна, зүлэг байна тийм ээ. Хөрхөө бяцхан тийм төгөл бий болох юмаа тэгээд магадгүй бас ээжтэй зориулсан нэгдэж төглийн үйл ажиллагаанд оролцсон ээжтэй зориулсан мод мөн дээрээс нь бид нар мод тариад авахгүй
За. Шууд ингэж тоо. За. Нэг янзаар. What a sock. За тэгээд толгойр 100 оны чинь энэ нэр хаяг байгаа. Ирээгүй хүмүүсийн ч гэсэн байгаа. Хоорондоо мессеж бичиж байнга одоо харилцаатай байгаа юм тий. Висний очиж тааш. Оо яа, юу хэлдэг. Шууд уух юм уу те? Яг хоорондоо гой сайн танилцаарай. Архитектор төсөөлөө. Анага 10 нэг авах чи хой. Тимээтэй. Хорлогч өдөртөс зөвлөөр зураг хүлээ. Лишээ зогсож би зураг. Үгүй нөө. Зогсож зураг хүлээ. Насаа ишиг. Хорлогч. Хорлогч хандаа тийш. Сайсан. За ингээд өнөөдрийн офн чи байлаа. Удахгүй хөөрхөө хүүхэд гарч ирэх. Юу? Ихтэй өгсөн тийм. Өсөлөг үү? Наач бячваа. За. Нэг намайг хоёр амиг өгсөн. Найзаа сонгоход цаг зав зарах хэрэгтэй. Нөхөрлийг тасалхад бүр их цаг зарах хэрэгтэй. Жижиг маргаанаас болж том нөхөрлөө бүүсүүдэг, хагцшгүй хань нөхөддөө марташгүй муугүйг бүү хэлээ.
Хичнээн ойр дотн байлаач гэсэн хамгийн сайн найзууд нэг гомдох үе байдаг бөгөөд тэднийг өршөөж сурах ёстойгоос сайтар бод. Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байдгийн хүн өөрийгөө ч гэсэн уучлж сурахыг хичээх дөө. Архины найзыг олоход аруухан алхам хэрэгтэй гэдэг. Амьдралын найзыг олоход ариун их алхам хэрэгтэй. Жирийн найз чамааг уйлж байхыг хизээж хараагүй байхад жинхэнэ найзын чинь нулимс мөрөн дээрс чинь хатаагүй байх вэ. Жаргалтай үед өргөдөж залгадаж ирдэг, зовлонтой үед дэргэд байж чаддаг тэр л хүн таны найз. Сайн нөхөр нэг биентэй тал, садан төрөл ах дүүгийн адил. Би гэх тусам зам нь жим болж, бид гэх бүр жим нь зам болдгийн. Амьдралын түшиг болсон анд найзуудаа ямагт баярлаж явдгаа.